Шилжилт 20 гаруй жилийн нөр үзэж байгаа ч эрдэм шинжилгээний салбар зах зээлийн үнэр чигүүшхэн байгааг их хурлын гишүүд гайхжээ. Уг улс орны хөгжлийг шинжлэх ухааны шинэ ололт түүнийг бүтээгч эрдэмтэн мэрэгж чирж явах учиртай гэвч төр засаг нь эрдэмтдээ тоодоггүй. Эрдэмтэн судлаач нь ч өнөөгийн нийгмийн мөн чанараа ойлгоогүй юм уу? Хуучных шигэ төрийн гар хард суудаг дүр зураг анзаарэгджээ. Улсын их хурлын нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд нь өнөөдөр шинжлэх ухааны хэд хэдэн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцсан байна. Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүдийн эхний орж танилцсан олон улс судлалын хүрээлэн нь заах 1968 онд шинжлэх ухааны академийн тэргүүлэгчдийн газрын дэргэд Аз Африкийн хэлтэс нэртэй байгуулагдаж, за 1976 оноос дорн дахны судлалын хүрээлэн 1999 оноос өнөөдрийн олон улс судлалын хүрээлэн болж өөрчлөгдсөн байна. За Монгол улсын үндэсний язгуур эрх ашиг улс төр дипломатын аргаар хангах, за эдийн засаг шинжлэх ухааны технологиг хөгжүүлэх, гадаад таатай орчин боломж нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн бодлого үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах талаар онлайн суурь судалгаа явуулах гол зорилготой энэ хүрээлэн өнөөдөр за 34 эрдэм шинжилгээний ажилтан, доктороос дээш эрдмийн зэрэгтэй 14 хүн, за нийт 48 ажилтнтай үйл ажиллагаа явуулж байна. За энэ хүмүүсийн эрдмийн ажил хийж гаргасан судалгаа мэдлэгийг за тэр бүр төр засаг ажил хэрэгтэй тусгаж хэрэгэлдэггүй эрдэмтэд нугаагүй юм. Дан ганц энэ хүрээлэн бос өөр бусад хүрээлэнч ижил бод санаатай явдгийг дурдаад авсан юм а. За мөн олон улс судлалын хүрээлэн гэдэг агуулгаараа дан ганц Монгол биш, за бусад улс оронтой хамтран ажиллах боломжууд байдаг ч хуулиараа дотоод журмаараа энэ нь маш хязгаарлалт байдаг нь за энэ салбар бие даан хөгжөхөд бэрхшээлтэй байдгийн нэг гогцоо хэмээн завдирдлага нь хүрээлэнгийн үйл ажиллагаатай тавьсан гишүүдэд учирлаж байлаа. Энэ данс тооцоо хийх асуудал их хүндрэлтэй байдаг. Бүх юм улсын төсвийн төрийн сангийн дансаар дамждаг, дахин хэн шалгуулдаг, тэрийг авах гэж их хүндрэл бэрхшээл учирдаг. Зарим тохиолдолд гадаадын энэ санхүүжүүлэгч нар бол төрийн сангийн дансанд хийхгүй гэдэг асуудал хүртэл орж ирдэг. Тийм учраас бид нар нэгдүгээрт нь бол ганцхан улсын төсвийн санхүүжилтээр биш, өөр олон нэмэлт санхүүжүүдээр дотоодын ус уужаар мөн хувийн секторээс энэ захиалга хийх, энэ уян хатан их тийм таатай одоо санхүү хууль эрх зүйн нөхцөлтэй байвал эрдэм шинжилгээний ажил их төрөсгөх нэ. Эрдэмтдийн судалгаа өнөөдөр төр засгаас олгож байгаа төсөн мөнгөний хүрээнд чадах чинээгээр тасралтгүй хийгдэж байгаа хүрээлэнгийн удирдлагад онцлоо. Хамгийн сүүлд гэхэд Япон судлалын сектор за оюутан залуучуудад маш хэрэгтэй за шинэ судалгааны номоо гаргасан байна. Сүүлийн үед гарч байгаа бүтээлүүд маань бол Японы туршлагыг бол бас ингээд монголчуудад танилцуулъя. Тэгээд одоо өнөөгийн манай энэ үед бол бас Японы туршлагаас бол Японы менежментийн туршлага, жижиг дунд үйлдвэрийн хөгжүүлсэн бодлого, жижиг дунд үйлдвэр хөгжүүлсэн бодлогын тэгээ туршлага энэ нь бол бас хэрэгтэй юм болов уу гэж бодоод бас бид нарын чадах ятгаараа ингээд ном хийгээд өчигдөр ингээд эрдмийн зөвлөлийн хурлаараа хилцүүлээ. Тэгээд бас ингээд зөвшөөрсөн байгаа. Одоо мод ингээд хэвлэгдээд гарнаа. Харин энэ судалгаа мэдлэгийг үндэслэн за шинээр бүтээсэн номыг хэдэн хувь хэвлэх за хүрх ёстой хэсэгтээ хүрч чадаж байгаа хэсэг нь том бүрхээ. Төсөн мөнгө нь бага учраас хүндрэл бэрхшээл их байдаг талаар улсын хурлын гишүүдэд учирлаж байсан юм. За гишүүд ч Монгол улсыг хөгжүүлэх оюуны лаборатори болсон шинжлэх ухааны салбарыг дэмжиж за бэлэн хөрөнгө нөөцөө төр ашиглаж чадахгүй байгаа энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байна. Зайлшгүй улс орны хөгжлийг тодорхойлно. Монгол улсын одоо тухайн улс орнуудын хамгийн одоо тэргүүний шилдэг одоо улсуудаараа эрдэмтэн мэрэгдээр одоо бага бүрдүүлж улс орныхоо одоо хэдийн зорилго алсын одоо харааг тодорхойлж хөгжлийн гол бодлогуудыг эндээс гарч ирэх хэрэгтэй гэдэг ийм ойлголттой байдаг. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд бол одоо шинжлэх ухааны технологийн салбар ийм хэмжээнд байж байгаа үнэхээр сэтгэл өвдөж байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ эдийн засгийн хувьд бид нэр чөлөөлж өгсөн юм байна. Энэ зах зээлийнх нь зам руу оруулж өгсөн юм байна. Хоёрдугаар нь эрх мэдлийн тодорхой одоо бас юмд нь эрх мэдлийн бас чөлөөлж өгсөн юм. Энэ улсуудыг ажиллах боломжоор хангах хэрэгтэй байна. Тэгэхээр ингэж чадахгүйгээс өнөөдөр төрийн одоо хатуу одоо нэлээд одоо тийм шаардлага өндөртэй одоо арга барилаар яваад бол бид нар манай одоо ахиж өгөхгүй байна, дэвшиж өгөхгүй байна. Шинжлэх ухааны академид улсын төсвөөс жилд 27 тэрбум төгрөг өгдөг. За гэхдээ энэ мөнгөний 9 тэрбумыг нь л судалгааны ажилд зарцуулдаг байна. Энэ нь хэтэрхий бага төсөв гэдгийг ч хэлж байгаа юм а. За гэхдээ энэ оны 1 сард улсын хурлын гишүүн Бакигаар ахлуулсан ажлын хэсэг гарч за шинжлэх ухааны академийн үйл ажиллагаатай танилцах улсын хурлын гишүүд хүрээлэнгүүдээр орж ажил байдлыг нь үзэх эрдэмтэн судлаачдын үгийг биеэр сонсох зэрэг ажлуудыг зохион байгуулж байгаа юм. За энэ нь эрдэмтдийн хувьд төрд үгээ хүргэх том гүр болсон ажил болж байгаа гэдгийг академийн ерөнхийлөгч нь хэлж байна. Бид ажлын хэсгээс тодорхой үр дүн хүлээж байна.
Юуны өмнө одоо яг ингээд лабораторид нь одоо хөрсний лаборатори гэхэд юу хийдэг, ямар хөрсийг хаана юуг нь судалж байгаа юм. Экологийн лаборатори гэхэд одоо ургамал ус загсыг яаж судалж яах гэх мэтлэнгээр ингээд хийж байгаа бодит ажлаа бол бас их хурлын гишүүдэд танилцуулах нэг юм боломж олдож байна. Нөгөө талаар энэ боломжийн зэрэгцээ, энэ боломжийг бий болгох тэр нөхцөл хүний хүчин зүйл нэг талаас, нөгөө талаас лаборатори орчин үеийн судалгааны ажил бол сайн лабораторигүйгээр үр дүн гаргахад их бэрхшээлтэй. Тэгэхээр энд одоо очиж байгаа бэрхшээл зовлонг бол их хурлын гишүүд маань их анхааралтай сонсож байна. Мөн одоо эрдэмтдийн ажлуудын нийгмийн асуудал, цалин хөлс, томилтын асуудал гэдэг олон асуудлууд байна. Энийг бол одоо тэдэндээ бид хүргэж байгаа. Түүнээс гадна хамгийн гол нь одоо эрдэмтдийн байгууллага бол зөвхөн улсын төсөв хараа суух биш, өөрснөө бие дагаад санаачлагаараа хийх. Гишүүд маань одоо бас их ултай суурьтай үзэж судлаж явж байгаа нь бол их чухал гэж бид ингэж ойлгож байна. Гишүүд эрдэмтэн судлаачдаас сонссон үг, үздсэн байдлаа нэгтгэж нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын хороогоор хэлснэ. За ер нь бол төр шинжилгээ ухааны салбараа дэмжин ажиллах ёстой. Залгамж халаагүй болсон энэ чухал салбараас сэргээж төрийн бодлогоор боловсон хүчнэгч системтэй бэлтгэх талыг анхаарч тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэх гарц замыг хайж байгаагийн нэг хэлбэр энэхүү ажлын хэсгийг байгуулан гишүүд хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцж байгаа явдал юм а.